За үзэгчдээ би тэгэхээр дүү шинжлэх ухааны хүүхдийн музей дээр ирчгээд байна. Өнөөдрийнхөө сонирхолтой мэдээллийг хүргэхийн тулд би бас юм хоёр сайхан зочинтой байна. За өөрсдөө танилцуулаарай, хэн блэ? Намайг Ами Эрдэнэ гэдэг. За. Намайг Гişглэн. За өнөөдөр гуруула үзэгчдээ сонирхолтой шинжлэх ухааны мэдээллүүдийг хүргэн. Гэхдээ мэдээлэл хүргэхээс өмнө гуруула аялал хийнэ. Эхлээд ямар улс руу явахаа харцгаая. За тэнд Монгол байна те? За хаашаа явмаар байна? Тийшээ явах мөстэй газар очих юм уу? Хүүтэн газар очих юу? За тэр бол хойд мөсөн далаа байгаа. Тэгэхээр гуруулаа ийшээгаа явахын тулд эхлээд яах ёстой вэ? Онгоцон цон. За яаж онгоц нисдгийг мэдэх үү? Мэдгүй. За тэгвэл эхлээд онгоц яаж нисдгийг гуруулаа мэдэж авъя те. Тийм. За явъя. За одоо бүгдээрээ хамгийн амархан буюу энгийн Накамура лог гэдэг онгоц юм заяа. За бүгдээр одоо цаасаа ингээ уртааш нэг нуглалаа. Уртааш нь яг гоё тэгш нуглаарай за. За нугснаа буцаад ингээ дэлгэч. Одоо энэ доотлолт нэг жижигхэн гурвалжин байгааз. Энийг энэ дээш нь ингээ түгжиж өгнө. Накамура лог гэдэг нь болохоор одоо Накамурагийн түгжээ гэсэн утгатай байхгүй яг ингээ түгжиж байгаа болохоор Накамура гэдэг үг Япон анхын юг зохиосон. Энэ онгоцыг ингээд цаасаар ингэж хийх зохиосон байхгүй. За ингээд голоор нугалж. Ингээд түгцэн үү? Түгцэн чигээрээ шүү. Түгжээ алдагдчих болохгүй шүү. Яг нэг энэ бол яг манай монголчуудын ихэнх хийдэг. Манай ихэнх монголчууд ийм онгоц хийдэг. За тэгээ тэрэн дээр ямар алдаа гарахгүй гэхээр бүр энийг жихвитэл ингээд дарчдаг эндүүжиж байгаа юм шиг. Иргэд бол тэгж болохгүй. Тэр нь болохоор онгоцныхоо яг нисэх ингээд талбайг нь багсгаж өгч байгаа тий. Аэродинамикийг илүү бага болгож өгч байгаа гэсэн үг. За энэ одоо хэдүүлгийн онгоц байна. Энийг Накамура лог гэж байгаа. Энэ бол хоол явахаар онгоцоо. Яагаад гэхээр энэ чинь аэродинамик нь илүү ихээр цуглана гэсэн үг. Өөрөөр бол агаарын бөөгнөрөл буюу шахацалтай их байна гэсэн үг байхгүй юу? За хэдүүлээ онгоцоо нисгээд үзэх үү? Тэгээ. За 1 2 3 и миний онгоц бүр хийчихсэн. Багшийн онгоц бүр хоол явсан байж тээ. За энэ хоёр яагаад ингээ хоол явахгүй вэ гэхээр та хоёр энийг бүр ингээ чимхчихэж байгаа байхгүй юу? Яг энэ голынхоо энийг ингээ чимхэд энийг ингээ нийлүүлж байгаа. Энийг нийлүүлэхгүйгээр энүүгээр бас агаар оруулах юм бол илүү хоол явна. За та бид хүүхэд байхдаа цаасаа онгоц нисгэж тоглох дуртай байсан. За тэгвэл ингэж тоглох бүртээ шинжлэх ухааны туршилт хийдэг байсан байх нь. Цаасаа онгоц агаарыг яаж зүсгэх вэ? Хэр хол нисэх бол яаж нугалвал онгоцоо буцааж эргүүлэх вэ гэд бүгд тооцоололтой. Ингээд бодохоор цаасаа онгоцыг зүгээр ч нэг нисгээд байгаа юм биш. Шинжлэх ухааны ямар нэгэн тооцоолол хийгээд байгааз. Дэлхийн улс орнууд цаасаа онгоцны тэмцээн зохион байгуулдаг. Тухайлбал Австрали улсад 3 жил тутамд цаасаа онгоцны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддог байна. Манай улсад 2016 онд Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойгоор цаасаа онгоцны улсын тэмцээн болж байв. Тэгээ энэ тэмцээнийг дүүдүү боловсролын сангаас зохион байгуулж байжээ. За төгөлдөр багш маань одоо энэ онгоцыг ер нь яг яаж ажилтдаг, ямар зарчмаар хөөрдөг, ямар зарчмаар буудгийг бас үзэгчдэд тайлбарлаж өгөх тий. Ихэнх хүмүүс ирэхэд бол ташаа ойлголттой байдаг л да. Тэр нь юу вэ гэхээр онгоцны далавч дээр байдаг сенсийг онгоцыг ингээд нисгэх бүрэн хүчийг өгч чаддаг гэж боддог. Энэ бол маш буруу ойлголт. Яагаад вэ гэхээр тэр дөрвөн сенс бол энэ хэдэн тонн жинтэй, маш орлон тонн жинтэй энэ хүнд мастай биеийг бол өргөж чаддаггүй байгаа. Тиймийн тулд ямар зарчим ашигладаг вэ гэхээр энэ далавчандаа гол учир нь байдаг. Энэ яадаг вэ гэхээр
aerodynamic shape буюу aerodynamic хэлбэртэй байдаг байгаа. Энэ хэлбэр нь урдаас ирж буй агаарыг зүсээд яг гинчэнэ далавчныхаа сүүл хэсэг дээр ингээд цуглуулж байгаа юм л да. Энэ цуглуулсан хэсэг нь болохоор манай онгоцыг мань дээш нь өргөж өгч байгаа. За хөөх үедээ бол эхлээд нь тодорхой хэмжээний хурд авах хэрэгтэй. Шууд ингээд юугаараа бол ингээд онгот далавчныхаа боломжгүй шүү дээ. Шууд ингээд агаар дээрээ тогтно гэсэн боломж авахгүй. Эхлээд нь нөгөө тодорхой сэнсүү дээрээ тодорхой хэмжээний хурдаа авна. Тэнгүүдээ нартлынхаа энэ хэсгийг нь бол тэнцвэржүүлэгч гэж байгаа. За энэ тэнцвэржүүлэгч нь болохоор тодорхой хурдад хөрөнгүүд 15 градус, ихэнх нь 15 градустай. 15 градусаар ингээд налааж өгдөг. Нэг нь бол давшилтын өнцөг гэж байгаа. Давшилтын өнцөг 15 градустай болохоор ерөөд бол онгоц маань дээшээ хөөрж ирдэг байна. Онгоц яагаад агаар дээр тогтдог вэ гэдгийг тайлбарлахын тулд аэродинамикийн зарчмыг ойлгох хэрэгтэй болно. Аэродинамик гэдэг нь гадны биетийн тусламжтайгаар агаарын урсгалыг нэгтгэхийг хэлнэ. Аэродинамикийн зарчмыг нисэх онгоц, машин, пуужин зэрэгт ашигладаг. Хурд хэвийн, өндөр хэвийн. Хөдөлгөөр зэгтэй. За үзэгчдээ тэгэхээр бид 3 онгоц яаж нисдгийг мэдээд авчихсан. Одоо хойд мөсөн далаа руугаа аялах гэж байна. За үзэгчдээ баяр та гэдгээ хэлье. Баяр таа.